За бид тайлбар хэсэг дээрээ л явж байгаа. Одоо жанр гэдэг зүйлийг бүгдээрээ хамт харцгаана. Жанр гэдэг нь бидний судалж байгаа хэсгийн уран зохиолын төрлийг хэлж байгаа юм аа. Жанр дотор хүүрнэл буюу өгүүлэмж, түүхүүд байна. Яруу найраг бас байна. Тэгээ захидлууд, сошиал медиа бас өөр төрлийн жанр байж болно. Хэрв та нар засгийн газар руугаа очиод хуулийн баримт бичгүүдийг харуул бас өөр нэг төрлийн жанр байгаа. Олон төрлийн жанр байгаа гэсэн үг шүү дээ. Хэрв жанрыг нь мэдвэл зохиолч юу гэх гээд байгааг ойлгоход тустай. За ингээд бид эхлээд Библийн түүх буюу хүүрнэлүүдийг харцгаая. Би та нарт нэг түүх ярьж өгье. Та нар урд нь сонссон байж ч магадгүй. Америкчууд бид бол маш багасаа л үүнийг сонссон. Энэ бол 3 тооройн түүх юм. 3 бяцхан тоорой байжээ. Тэгээд тэд чоноос хамгаалахын тулд тус тусын байшин барих хэрэгтэй болсон. Нэг нь сүрлээр байшин барьлаа. Маш хурдан бариад дуусчихсан. Тэгээд чон ирээд хүү хаа гэж үлээсэн чинь байшин нь хийсчихэж. Чон бяцхан тооройг бариад идчихжээ. 2 дахь тоорой нь би илүү сайн байшин барих болно гэд арай их цаг зарцуулаад мөчрөөр байшингаа барьжээ. Чон хурж ирээд хүү хаа гэж үлээгээд байшинг нь хийсгээд бяцхан тооройг мөн л бариад идчихэж. 3 дахь нь харин илүү их цаг гаргаад тоосгоор байшингаа барьжээ. Чон ирээд хүү хаа гэсэн чинь байшин хийсдэггүй. Дахиад хүү хаа гэсэн чинь байшин хийсдэггүй. Тэгээд бяцхан тооройг идэж чадсангүй. Энэ бол бяцхан хүүхдүүдэд зориулагдсан үлгэр юм аа. За энэ түүхэнд утга учир байгаа юу? Мэдээж байгаа. Юу гэдгийг нь би та нарт хэлсэн үү? Үгүй ээ. Үр дүнгээс нь хараад юуг ухаантай гих, юуг ухаангүй гэхийг ойлгох ёстой юм. За одоо би Авраамийн тухай түүх ярьж өгье. Авраам их нэртэй байжээ. Эхнэрийг нь Сарай гэдэг. Тэгээд түүнийг айдаст автуулсан нэг сонирхолтой түүх өрнөж байгаа. Миний эхнэр маш үзэсгэлэнтэй учраас эхнэрийг минь авч болно гэж хэлээд хүзүүгээ нуг даруулах төгтгөө. Бодод үзэлдээ. Эмэгтэйчүүд та нарт нөхөр чинь намайг тэр нөхөр гимтэх гээд байгаа болохоор яваад тэр хүнтэй унтчих гэвэл та нар яах вэ? Чамд аюулгүй санагдах уу? Үгүй үсттэй. Тэр ийм юмыг 2 дахиад хийж байгаа. Адил зүйлийг 2 өөр нөхцөлд хийсэн. За өөр нэг явдал байна. Элкана 2 эхнэртэй байсан. Самуэлийг уншаад 2 эхнэртэй байх нь зүгээр юм байна гэж бодох уу? Яков 2 эхнэртэй байсан. 2 татвар эмтэй байсан. Библиэлд үүнийг буруу гээгүй учраас зөв гэсэн үг үү? Эсвэл буруу юм уу? Библиэлд ийм түүхүүд дундуур орж ирээд буруу зөвийг нь хэлээгүй байна л да. Гэхдээ яг нөгөө 3 тоорон түүхтэй адил үр дагавраар нь юу болохыг нь харуулдаг. Иймэрхүү түүхүүд нь өөрийн гэсэн ёс суртахууны сургамж агуулдагч тэдгэрийг нь үг бүрчлэн бичээгүй байдаг. Заримдаа зохиолч өгүүлэл дундуур орж ирээд жаахан тайлбар хийдэгч тийм түгээмэл байдаггүй. Хуучин гэрээнд 2 удаа тэгсэн байгаа. Шинэ гэрээнд бас 2 удаа тэгж байгаа. Үр дүнг нь хараад тухайн зан авир нь зөв байсан эсхийг мэдэх боломжтой. Тэгэхээр Библи нь нэгээс илүү их нэртэй байх нь зохистой хэрэг биш гэж маш тодорхой харуулдаг. Энэ бол гим, энэ бол буруу. Гэхдээ тэгж үгээр бичээгүй байгаа. Өгүүлэмж нь ойлгомжтойгоор энийг хэлж байгаа. Тийм болохоор хүүрнэл буюу өгүүлэмжийг анхааралтай судлах нь чухал юм аа. Хуучин гэрээний зохиолчид биднэрт олон түүхүүдийг өгсөн байгаа. Түүх тус бүрээс дараах зүйлсийг харах хэрэгтэй. Бага орчин нь юу вэ? Орчин бол маш чухлаа. Мөн дөрүүд гарч байгаа. Тэдгээр дөрүүд ч маш чухал. Мөн үйл явдал буюу өрнөл гардаг. Юу болж байгаа нь, ямар зүйл тохиолдож байгаа нь маш чухал юм шүү. Өгүүлэмжүүдийг судалж байхдаа эдгээр зүйлсийг нь тэмдэглэж авах хэрэгтэй. Эдгээрийг тодорхой болгоо тавьчихвал өгүүлэмжийг ойлгоход чинь тустай. Эдгээр зүйлийг ойлгох нь
Библи судлалд маш чухал юм шүү.